Миний ажлын өрөө. Control TV захин телевизээр. Даваа гараг бүр 16 цаг 30 минутаас. VTV телевизээр бэм гараг бүр 21 цагаас. Миний ажлын өрөө. Намайг Аярсан гэдэг. Тэгээ манай компани байгуулагдаад удаагүй байна л да. Одоо 1 жил гарна л болж байгаа. Тэгээ одоо Figura Media Group гэдэг кино producing, post production, мэргэжлийн post production студи байгуулсан байгаа. Тэгээ одоо яг ерөнхийдөө яагаад энэ компани байгуулах болсон гэхээр сүүлийн үед хийж байгаа кинонууд маань за уран сайхан болон хийцээд бол сайн хийгдэж байна. Ер нь бол хөгжиж байна гэж хараад байгаа. Тэгээ ганц дутагдaltaй байгаа зүйл нь бол пост продакшны асуудлууд нэлээд дутагдaltaй байгаа юм болов уу гэж хараад байна. Тэгээд пост продакшн гэдэг бид нар яг аль хэсэгт нь илүү их анхаарч ажиллаж байгаа вэ гэхээр за мэдээч хэрэг киноны өнгө тэгээд түүний дууралт гэсэн хоёр чиглэлээр илүүдэлгүй ажиллахаар чиглэлд байж байгаа. Тэгээд за анхны уран бүтээл буцаагүй амлалт гэдэг киногаа хийгээд дуусглаа. Тэгээд одоо 3 сарын 8-нд кинотеатруудаар гарч эхлэх гэж байна. Тэгээд энэ киногоо бол ерөнхийдөө бид пост продакшнд бас нэлээд анхаарч ажилласан л да. Яг тэгэхээр манай Монголын уран бүтээлүүд кино одоо хийгдэж байгаа кинонууд маань гадны зах зээл дээр гарахад нэг одоо бас шалгуурыг давдаг. Тэр бол мэдээч хэрэг дууралтын асуудлууд байдаг. За тэгээд мэдээж хэрэг яг үндсэн киноны хийцгэх зүйлүүд бол байдаг л да. Гэхдээ тэрэн дээр бол ер нь харьцангуй гайгүй. Миний хувьд өөрөө бол кинотеатрын салбарт нэлээд олон жил ажилласан л да. Анх өргөө кинотеатрт маркетингийн чиглэлээр нь ажиллаад үйл ажиллагааг нь хариуцаад дараа нь өргөө 2 гэх төсөл дээр за хамгийн анхны хэсэгт нь бас ажиллаж исэн. Тэгээд хамгийн сүүлд бол Gigant Entertainment түүгээд кинотеатрын үйл ажиллагаа одоо төслийг бүрэн хариуцж ажиллаад үйл ажиллагааг нэг 2 жил хэртэ хариуцж ажиллаж аваад одоо өөрөө продакшныхын чиглэлд нь тусдаа ингээд бий дагаад ингээд ажиллаж эхэлж байгаа. Энэ хугацаанд харж байхад бол кинонуудад пост продакшны ажил нэлээд дутууд болов гэдэг юм болов уу гэж харагдсан. Тэгээд тийм ч учраас ерөнхийдөө бол энэ салбар руу одоо орж ажиллаж байгаа. За манай саунд студи бол яг одоогоор бол одоо хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Одоо яг Холливуудын стандартад нийцсэн саунд студи байгаа. За ер нь яг тэгж цаг бол харж байгаа юм байна. Тэгээд та бүхэн ч гэсэн харж байгаа студийн ажил гэдэг бол цаг наргуул ажил гэдэг. Тэгээд унтахаараа ч гэсэн бэлдээл тэгэл ерөнхийдөө бол 24 цагийн заримдаа 24 цаг ажиллах ч үе байна. Тэгээд зарим үед бол 8 цагаар ажиллаад буух ч үе байдаг. Тэгээд яг ерөнхийдөө бол яг хэдэн цаг ажилладаг гэж тоочны одоо цаг харж байгаагүй юм байна л да. За ерөнхийдөө бол одоо хар саарл өнгөнд би өөрөө дуртай. Мөн хар өнгөнд ч төгсөн дуртай. Бас цагаан өнгөнд дуртай. Тэгээ энэ 3 өнгөөр л зөвлөх юм да. Тэгээ яагаад гэвэл яг маш тодорхой өнгөнүүд л дээ. Бүх зүйлийг маш тодруулж харуулж яадаг. Тийм онцгой өнгөнүүд л гэж боддог шүү дээ.
За хэд хэдэн киноны төслүүд дээр бид нэр ажиллаж байгаа. Тэгээд саяхан бид Буцаагүй амлалт гэдэг киног кинотеатруудын дэлгэснээр нээсэн байгаа. За энэ киног бол яг нь бид гадны зах зээл рүү ерөнхийдөө төлхөө гаргая гэж тооцоолж хийсэн кино л да. Тийм ч учраас киноныхаа формат болон саунд дээр маш сайн ажилласан. Киноны утга агуулга гэвэл ерөнхийдөө бол эгэл жирийн аавын тухай. Тэгээд аав хүн гэж ямар хүн байдгийг, энэ амьдралд өгсөн буцааж болохгүй амлалт гэж юу гэдгийг тухай гаргахыг бид нэр илүү хичээрсэн. Нөгөө талаар бас нэг сэдвийг хүндсэн байгаа. Энэ бол аутизм. За манай Монголд дэлхийд дахиндаа ер нь бол нэлээд хүмүүсийн анхаарлын төвд байгаа нэг юм өвчин байгаа. Тэгээд энэ талаар бид нэр маш удаан хугацаанд судалгаа хийж үзээд тэгээд энэ киноныхаа гол баатрыг тийм хам шинжтэй хүн болгож гаргасан л да. Энэ киног анх манай найруулагч надад санал болгосон юм. Тэгээд зохиол нь арай жоохон өөр байсан л да. Тэгээд продюсерийн зүгээс санал болгосон зүйл гэх юм бол нэгдүгээрт манай Монголд хүмүүсийн төдийлөн мэддгүй нэг аутизм гэдэг энэ сэдвийг бид оруулаад хөндөх хэрэгтэй байна. Ерөнхийдөө бол одоогоор бүртгэлтэй нэг 400 орчим хүн л байд юм билээ л дээ. Гэхдээ энэ нь бол маш даалд байдаг. Тэгээ дийлэн хүмүүс бол бага наснд нь бол энийг зүгээр энгийн хүүхдийн юу гэдэг зан характер байна гэж болж хараад байдаг. Тэгээ тэр нь өөрөө дамжрах тусмаа юу гэдэг нийгэмших боломжгүй тийм төвшөнд хүмүүсийг авчдаг. Энэ тэгэхээр бид нар энэ талаар үзэгчдэд сайн ойлголт өгөх ёстой гэж зүгээр бидний зүгээс үзсэн юм. Яг нь бидний манай компани цаашдын алсын хар бол их олон жилээр бид нар төлөвлөж харж төлөвлөж байгаа л да. Тийм учраас бидний анхны уран бүтээл нийгэм рүүгээ хандсан уран бүтээл байх ёстой болов уу гэж бид нар ярилцсан шийдсэн. Тийм учраас энэ аутизм гэдэг сэдвийг хөндөж гаргасан л да. Тэгэд манай Монголд бол аутизмын талаар ямар нэгэн уран бүтээл өмнө хийгдэж байгааг баг. За гадны улс орнуудад хийгдсэн нэлээд л уран бүтээл байдаг л да. Тэгээд хамгийн алдартай нь бол Forrest Gump, Rain Man гэх мэт кинонууд байна. Тэгээд энэ бол гів гинтхэн л Монгол бий болчихсон зүйл биш байх л да. Нэлээд олон жилийн өмнөөс байсан. Тэгээд хүмүүс бол энийг жоохон мангардуу хүн ч гэдэг юм уу эсвэл эрхэн дэнцсэн хүүхэд ч гэдэг юм уу тэр өнцгөөс олж харж ирсэн баг. Яг цаанаа бол хүнд өөрт нь маш хэцүү тийм нөхцөл байдалд хүүхэд байдаг. Тэгээд тэрийг бол бидэнтэй л адилхан жирийн нэг хүн гэдгийг олж харах хэрэгтэй. Тийм байх шаардлагатай. Тулгааны найруулагчдаар энэ киноны зохиол дээр маш удаан ярилцсан. Ер нь бол тэгээд бидний амьдралд ингээд айгүйх тохиолддог л доо. Миний амьдрал ч гэсэн тохиолдож исэн. Эрэгтэй хүү тэр тусмаа аавгүй өсөх ямар юу гэдгийг байдгийн тэр талаар битгаар нэлээд ярилцж байгаад тэр зүйлийг энэ кинонд нэлээд шингээхийг зорьсон. Хамгийн гол нь ер нь гэр бүлийг юу гэдгийг бүгд л ярьдаг шүү дээ. Гэр эр хүн болвол гэр бүлийн ноён нуруу гэл тэ. Тэр бол үнэн яалтчгүй. Эрэгтэй хүн яаж юу бодож сэтгэж байна. Тэгээд ерөнхийдөө бол тэр гэр бүлийн эрэгтэй хүн ямар хүн бэ гэдгээс шалтгаалж тэр гэр бүлийн үр хүүхдүүд, эхнэр хүүхэд тэр бүх хүмүүсийн хувь заяа шийдэгдэж идэг.
За тэгээд уран бүтээлчнүүд цаг хугацаа одоо маш их шаарддаг ажлууд байдаг. Тийм болохоор одоо ар гэрээ мартаад, умартаад энд 24 цагийн дийлэнх хугацааг нь надтай зүг ингээд өнгөрөөдөг залуучуудынхаа ар гэр бүлдэл талархал илэрхийлмээр байна. Тэрийг нь ойлгож, ажлыг нь ойлгож байдагт нь мөн миний түнш одоо тулгаагийнхаа гэр бүлийн хүнд бас талархал илэрхийлмээр байна. Өөрийнхөө гэр бүлийн хүндээ ч гэсэн үр хүүхэдтэй талархал илэрхийлмээр байна да. За тэгээд уран бүтээлч хүмүүсийн хувьд бол бусад албан байгууллагыг бодвол одоо ядч байсан өглөө цагаа бүртгүүлдэг. Бүгд өөрсдийнхээ дуртай юм хийж идэг учраас ерөнхийдөө заавал тэр хүмүүсүүдийг бүртгэх шаардлага байхгүй. Зарим үед бол гараас юу ч гарахгүй байна. Нэг бүтэн өдөр бид нэр зүгээр л хоорондоо инээлэл хөгжилдөл маазрал өнгөрөх үе байдаг. Тэгээд зарим үед бол хэдэн сараар ч гэсэн одоо дуусгаж чадхааргүй ажлыг 3-4 хоногийн дотор маш хурдан дуусгах үед байдаг л да. Тэгээд тэр нь бол хамгийн гол асуудал нь бол энэ ажлын байран дээр хэр уур амьсгалтай байна, бие биенээ хэр сайн ойлгож байна. Хамгийн гол нэг хэр сайн мэдэрч байна гэдгээс их зүйл шалтгаалдаг. Тэгжээж одоо юу гэдэг юм бүтээл үр дүн маш хурдан гардаг л да, тэрнээс шалтгаалаад. Тийм ч учраас тэгээд ер нь дандаа залуучууд байдаг учраас ерөнхийдөө бол ууртай байх үеэр нь ажлын байран дээр бараг байхгүй дээ. Үргэлжил инээдгөөртэй баяр баясгалантай байдаг. Ер нь бол эрэгтэй хүн энэ гэр бүлд ямар одоо нөлөөтэй юм бэ? Тэгээд тэр эрэгтэй хүнээс шалтгаалж тэр гэр бүлийн хувь заяа шийдэгдэх юм бэ гэдэг талаар мөн одоо энэ залуу гэр бүлүүдийг одоо янз янзын аавнаар байна шүү дээ. Аав болох гээд хүүхэдтэй болж чадахгүй аав байна. Эсвэл аль хэдийн аав болчоод жинхэнэ аав нь байж чадахгүй аав нар бас байна. Манай кинонд 3-4 төрлийн аав гарна л да. Манай гол дүрийн аав бол өөрийнхөө зорьсондоо хүрч одоо амлалтаа биелүүлж байгаа л аавын тухай гарч байгаа. Ерөнхийдөө гэхдээ манай монгол залуучууд яг юу гэдэг юм би бол айхтар шүүмжлэмээр байна л да. Зүгээр хамгийн гол нь юу гэхээр хариуцлага гэж юу гэдэг юм бэ гэдгийг л илүү төлхөө харуулахыг зорж байгаа. Тэгээд одоо юу гэдэг юм энэ киноны нэг хэсэг гэдэг юм л да. Одоо манай найруулагч нам шаалал гэдэг юм. Чи яг энэ хэсгээр л нэгшээд одоо юу гадах юм сэтгэлчин тогтлоод ах юм гээд. Би одоо яг тэр хэсгийн та яг тэр хэсэг гэж хэлэхэд одоо хэцүү л байна л да. Гэтэ яг тэрэн дээр юу гардаг вэ гэхээр нөгөө манай нөгөө бас гол дүрийн хүү байгаа л да. Тэр аавгаа болоод очиж байгаа тэр хэсэг. Яг тэнд бол манай Монголд бас нэлээдгүй байдаг аав нарын дүр зур харагдана. Тэгээд яг хүн одоо юу гэдэг амьдралдаа хөнгөн гоомоо шийдвэр гаргана гэдэг ямар хураг хөнөөлттэй гэдэг юм бэ гэдгийг л тэр хэсэгт харуулахыг зорддог тийм хэсэг байгаа. За танай кино үзнэ. Заавал үзээрэй. Тэгээд ярилцлага үргэлжлүүлээ да. За. Гэхдээ яг мэдээж бидний хамгийн ойрын хугацаанд зорж байгаа зорилго бол Монгол контентийг дэлхийд гаргах гэж бид нэр зорж байгаа. Тийм ч учраас бид пост продакшнда хөрөнгө оруулалт хийж энэ дээр түлхүү төвлөрч ажиллаж байгаа. Наваа кинотеатрт ажиллаж байхад нэг хүндрэлтэй зүйл гардаг гэсэн л та. Гадны томоохон студиуд одоо Warner Bros ч юм уу, 20 дугаар зуун Fox ч юм уу кино компаниудтай бид нэр за өргөө кинотеатр дээр намайг ажиллаж явах үед гэдэг чи одоо 2009-2010 оны үед л дээ. Тэр үед бол бид шууд нөгөө студионоттой одоо дайрект дийл хийдэгсэн. Шууд одоо холбогдоод бид нэр кино контентуудыг худалдаж аваад гаргадаг байсан л да. Одоо бол distribution компаниуд Монголд ороод ирсэн. Тэгээд тэр үед бидний одоо нэг хүсэжсэн зүйлүүд болохоор яг Монгол үзэгчдэд зориулаад киног
монгол хэлээр яагаад гаргаж болохгүй байгаа юм бэ гэдэг хүслийг бид аюул тавьдаг байсан хэрэг. Тэгэд студиудын зүгээс бол биднэрт одоо тавьж исэн шаардлагууд бол за одоо танаа улстай хамгийн ойрхон гэдэг бол одоо Хонконг, Лондон. Тэнд бол одоо яг юм танаа авах гэж байгаа киног даббинг хийх боломжтой студиуд байна гэж бидэрт хариу өгдөөс. Тэгээд бид яг одоо хүлээн зөвшөөрөхийн тулд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байх л да. Томоохон студиудад зориул одоо хүлээн зөвшөөрөхийн тулд. Бидний зорилго бол тэнд л хүрэхийг бид зорж байгаа. Одоо манай энэ техник тоног төхөөрөмжүүд гэл ингээд одоо за хамгийн сүүлд одоо 2018 онд гарсан та нар мэдж байгаа Infinity War гэл тэ Avengers гэл одоо дэлхийн хамгийн том блокбастеруудын нэг шүү дээ. Тэдний саунд миксинг бол одоо яг л энэ пультэн дээр л хийгдчихсэн. Манай залуучууд бол одоо дэлхийн түвшинд хүрэхээр одоо тоног төхөөрөмжийн дээр ажиллаж байгаа. Тэнд хүрэхэд бол мэдээж хэрэг хүлээн зөвшөөрөгдөхөд цаг хугацаа одоо уран бүтээлчийн мэдрэмж гээд тодорхой зүйлүүд одоо шаарддаг л да. Гэтэ бид энд маш богино хугацаанд л тэнд хүрэхийг л бид нэр зорж ажиллаж байгаа. Figura Media Group-ийн хамгийн том зорилго бол Монголын контентыг дэлхийн давцанд хүргэх үз одоо техникийн үзүүлэлтүүдийг бид бий болгоё гэсэн зорилготой тавин ажиллаж байгаа. Та нэр саунд студиуд ажиллаж байгаа үү? За тий. Тийш хаалга. За тий. Одоо нэг киноны доо харуултан дээр манай хүмүүс ажиллаж байгаа шиг байна. За саунд бол яг бүтэн дараа дуу оруулахтай. Одоо ер нь яг манай Монголд surround хийдэг студиуд байна л да. Тэгээ surround хийхин тулд заавал ч бүтэн дараа дуу оруулах хийж surround одоо 5-1-7-1 дууралтыг хийдэг. Тэгээ ихэнхдээ бол яг синхрон дууг нь авчаад тэгээ дараа нь тэрийг одоо пультэн дээр ч юм уу 5-1 дуурах гэж оролдож байна л да. Тэгэхээр кино яг л бидний нөгөө зориод байгаа тэр төвшөнд очихын тулд яг л тэр шат амжилтуудыг даваал дамжаал кино уран бүтээл гарах хэрэгтэй. Яг тэгэхэд жоохон өртөг өндөртэй болдог л доо. Бид нэр киног ингээд нэг дүрсийг аваад дуугийн шуумыг бичиж аваад нэг хэсэг явна. Тэрний дараа бүтэн дүрс одоо юу гэдэг кино зураг авалт дуусны дараа дахиад нэг киног студид хийнэ гэсэн үг шүү дээ. Дууны студ дотор хийнэ гэсэн үг. Хүний хувцсны хөдөлгөөн бүхэл шуумуудыг бид нэр бүр цоо шинээр бичиж аваад жүжигчид тэнд дахиад шинээр жүжиглэлт хийгээд ингээд л явна гэсэн үг. Тэгжээж уран бүтээл маань өөрөө одоо яг одоо би нөгөө кинотеатрт бас ажиллаж байсан гэдээ ярьж байсан шүү дээ. Кинотеатр бол одоо дэлхийн түвшинд хүрсэн. Манай Монголын кинотеатр бол. Ер нь ихэнх юм. Тэгээд зарим улсаас ч илүү давтсан явж байгаа хөгжлөн. Дуу дүрс. Одоо өргөө кинотеатр гэл одоо хамгийн сүүлийн лазер синема гэж нийцсэн. Тэр бол одоо дэлхийд дээр маш үнэтэй байдаг шүү дээ. Гадны орнуудад очиж лазер синема эсвэл IMAX кино үзэхэд бол юу гэдгийг бид нар одоо юу гэдэг IMAX кино үзэхэд одоо ямар үнэтэй 20,000 төгрөг байна уу? Би сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ юунд бол одоо Европт бол жишээ нь 20-30 евроор үздэг шүү дээ тэр киног. Тийм кинотеатрт үзэхэд. Тэгэхээр синема бол тэр түвшинд хүрсэн. Одоо уран бүтээл маань тэр түвшинд хүрэх хэрэгтэй. Би тэгэж айхтар уран сайхан талаас нь ч юм уу найруулга зөө жүжиглэлт талаас нь бол айхтар одоо юу гэдэг дүн шинжилгээ хийж хэлмээргүй л байна л да. Формат болон техникийн үзүүлэлт талаасаа болол за нэг 100-ны 20% тал явж байна гэж би бол дүгнж хэлэхээр байгаа. Сүүлүүд контентууд ихээр бүтээгдэж байгаа. Энэ салбар айгүй хөгжиж байгаа. Figura Media Group-ийн бас нэг чиглэл бол кино уран бүтээлчдийг инвест одоо хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт босгох гэдэг тал дээр бид нар бас ажиллаж байгаа. Тэхийн тулд мэдээж хэрэг маш олон суурь судалгаанууд хэрэгтэй.
үзэгчдийн яг зан төлөв характер тэгээ кино театруудад үйлчлүүлж байгаа тэр одоо юу гэдэг юм улирлын чанараас хамаарж байгаа тэр үзүүлэлтүүд гэх зүйлүүдийг бид нар маш тодорхой гаргаж ирээд хөрөнгө оруулагч нарт маш тодорхой одоо мэдээллүүдийг өгөөд эрсдлүүдийг хаагаад гэсэн үг шүү дээ. Тэгээд хөрөнгө оруулалт хийх санал болгож бүхийг бид нар бас зорж ажиллаж байгаа л да. Энэ өөрөө уран бүтээлийг чанаржуулна. Мэдээж хэрэг ямар нэгэн салбарт хөрөнгө оруулалт сайн хийгдэж их тусмал одоо жишээ нь тэр салбар үүсэж эхэлдэг шүү дээ. За манай компанид бол одоо юу гэдэг CEO ч юм уу гүйцэтгэх захирал гэж одоохондоо байхгүй. За миний хувьд өөрөө продюсер л гэдэг статустай ажилладаг. За миний одоо хамтрагч тулгаан найруулагч маань одоо арт директор, давхар бас продюсер гэдэг статустай явдаг. Тэгээ бидний зорилт одоо хийж байгаа одоо ажил гэх юм бол нэгдүгээрт одоо Монголын кино урлагт хүч сорж байгаа уран бүтээлчдтэй хөрөнгө оруулалт босгох тал дээр нь бид хамтарч ажиллана. Мөн пост продакшн мэргэжлийн түвшинд бид нар гүйцэтгэлийг хийн. Мөн өөрсдийн яг хуу цөөн тооны уран бүтээлүүдийг продюсерлаж гаргана гэсэн ийм л зорилготой ажиллаж байгаа л да. Ийм л чиглэлүүд дээр ажиллаж байгаа. Одоогийн яг хуу кино уран бүтээл гарч байгаа процедурыг ингээд харахад бол яг хуу дийлэнхтэй судалгаа гэхээсээ илүү мэдрэмжэндээ суйрлаад хөрөнгө оруулалт хийгдээд уран бүтээлүүд гараад байгаа. Тэгээ дийлэнх болгох нь яг оновчтой байх шиг байна л да. Гэтэ одоо жишээ нь жилд 30-аас 40 уран бүтээл кино театрын дэлгэцснээ. Тэгээ IPTV-ийн дэлгэцэнд одоо нэг магадгүй 20-30 контент шинээр ингээд гараад ингээд явж байна. Энэ салбар өөрөө тэлж байна. Мөн одоо зах зээлийн хувьд ч гэсэн тэмч баггүй мөнгө яригддаг энэ зах зээл болоод эхэлж гисэн. Тэгээ энд бол яг судалгаа шинжилгээг өөр хөрөнгө оруулалтаа хийгээд эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар уран бүтээлээ гаргачаа тэгээд амжилт олохгүй байгаа тохиолдлууд 50-60% шүү дээ. Тэгэхээр бид нэр энэ тал дээр л бас төлхөө ажиллая гэж төлөвлөд байгаа л да. За контентын тухай хууль гэл яригдчихсэн. Би ч гэсэн тэнд саналаасаа өөрийнхөө саналаас оролцуулъя гэдээ хүсэл тавьж лээсэн л да. Яа тэгэхээр тэр хуулийг батлахад зөвхөн уран бүтээл талаас нь уран бүтээлч одоо продакшн талаас нь илүү их анхаарал байгаа юм шиг надад санагдчихсэн. Гэхдээ эн чинь өөрөө яг л жилүүрний одоо хоёр тал шүү дээ. Нэг нь уран бүтээл үйлдвэрлэгч, нэг нь тэрийг дистрибьюшн буюу одоо түгээж байгаа хүмүүс. Зүгээр яг би яг энэ салбарт одоо кино индастри гэдэг ингээд харахад бол яг дистрибьюшн талын хэсэг нь илүү хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм болоо гэж харагддаг байхгүй. Та бүхэн ч гэсэн харж л байгаа хаа Улаанбаатар хотод маш олон кино театрууд бий болж байна. IPTV-нүүд ч гэсэн маш өндөр хөрөнгө оруулалтаар IPTV-нүүдийг бий болгож байна те. Яг продакшн талдаа бол мэдээж уран бүтээлчд маань өөрөө арай хүч сул байгаа л да. Би тэрийг бол аюул сайн ойлгож. Гэхдээ зүгээр яг цааш нь гээд харахад бол одоо зөвхөн жишээ нь Hollywood гэдэг ингээл аваад үзэл тэ. Hollywood Motion Pictures гэдэг кино уран бүтээлчид продакшн талын хүмүүсүүдийн нэг тийм холбоо association байждаг. Нөгөө талдаа бол яг НАТО гэдэг одоо National Association of Theatre Owners гэдэг кино театруудын юм холбоо байждаг. Тэгээд ерөнхийдөө бол тухайн жилийнхаа тухайн одоо зах зээлийн талаар маш нарийн судалгаанууд төр хоёр талаас харилцан тохиролцоод уран бүтээлүүдийг тухайн жилд үйлдвэрлэдэг. Тэрнээс биш ямар нэгэн судалгаагүйгээр нэг нь үйлдвэрлээл нөгөөх нь заавал гаргах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм зарчмаар явдаггүй л дээ. Тэгэхээр миний зүгээр яг онцолж хэлэх гэж байгаа зүйл гэх юм бол нэгдүгээрт яг аль аль тал нь одоо нэгдэн нийлээд санаа бодлоо одоо нийлүүлээд илүү хүчрхэг болох хэрэгтэй. Продакшн хийж байгаа салбар бол тэр тусмаа. Одоохондоо яг энэ Монголд бол одоо продакшн талаад нэгдээд хүчээ хасраад ингээ явж байгаа тохиолдол харагдахгүй л байгаа юм л да. Яг Nomadia Pictures, Хүлээгүй Pictures гэдэг одоо энэ бол мэдээж хэрэг одоо бизнесийн байгууллага учраас маш зөв бодлого тактиктайгаар одоо үйлдвэрлэлийг хийгээ яваад байна. Гэтэл яг нөгөө би даагаад уран бүтээл хийгээд байгаа хүмүүс маань яг тэр талдаа жоохон хомс байгаа юм болоо гэж санагддаг байхгүй.
Тэгээ өнгөрсөн одоо 10 жил бол театрын талд одоо distribution line дээр одоо би ажиллаж байлаа. Одоо ингээд сүүлийн 1 жилийн хугацаанд нөгөө эсрэг талд production талд нь ажиллаж байна. Яг өмнө нь бол би production хийж байгаа хүмүүсүүдийн зовлон жаглалыг төдийлөн ойлгодгүй байж гэдгээ би одоо л ойлгож байна л да. Маш хүч хөдөлмөр, маш их цаг хугацаа, дээрэс нь маш их сэтгэл шингэд юм байна гэдгийг бол ойлгосон. Одоо өмнө нь бол би бол яг л бизнес яаж явдаг, ямар зарчмаар явдаг, яг тэр зарчмаар л одоо ажил явуулж исэн бол одоо ингээд нөгөө талд нь гараад харахад бол тэрнээс гадна арай өөр зүйлүүд бас зөндөө байд юм байна гэдгийг олж харж байна л да. Тэгэхдээ одоо яг хуу мэдээж хэрэг аливаа зүйлийг шүүмжилж яж сайжирдаг те. Тэгэхээр би бол юу гэж хэлэх гээд байна гэхээр production салбар бол нийлж хамтрах хэрэгтэй. Тэгжээж маш сайн уран бүтээл гарна. Дээрэс нь production хийдэг тэр одоо алхам одоо тэр шат дарааллуудыг алгасаж болохгүй. Яг л бүгднгийн шат дараалаар нь зөв зарчмаар нь хийх хэрэгтэй. Тэгжээж тэр контент дэлхийн тавцанд гарна. Тэгсний дараа бол мэдээж хэрэг агуулга, Монгол агуулга гэдэг зүйлүүдийг ярьж болно л доо. Тэрнээс өмнө одоо юу гэдэг юм бид нэр production хийж байгаа процессыг сайжруулаагүй байжж зүгээр л агуулга дэлхийн тавцанд гаргана гэдэг бол бас хэцүү юм болов уу гэж хараад байгаа. Тийм ч учраас Figura Media Group post production гэдэг зүйлд бид нэр одоо хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй байна гэж үзээд энэ салбарт эхлээд нь ажиллаж эхэлж байгаа. Дараагийн шат бол бид хэлсэн уран бүтээлчдэд хөрөнгө босгох тэр одоо хэсгийг бид нэр хийж эхэлнэ. Баярлалаа, та бүхэнд хурж ирсэнд баярлалаа. Миний ажлын өрөө. Control TV захин телевизээр. Даваа гараг бүр 16 цаг 30 минутаас. VTV телевизээр бэм гараг бүр 21 цагаас. Миний ажлын өрөө.